Өнөөдөр дэлхийд дахнараа зөв хооллолт, зөв амьдралын хэв маягийг урд урдынхаас илүүтэй авч үзэж байна. Энэ нь эргээд хүний эрүүлэнх, урт удаан амьдрахын учир утга төдийгүй аливаа амжилтын их үндэс нь болдог учраас. Дэлхийд дахнаа аль хэдийн 15-16 дугаар зууны үеэс танигдсан артишок хэмээх энэхүү үн цэнтэй ургамлыг 2000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй. Дэлхийд бохирдлоор 2 дугаарт бичигдсэн нийслэлд амьдарч байгаа та бидний хувьд артишокийг хоол хүнсэндээ аль болох ахиу өдөр тутам хэрэглэж хэвшихийг эрдэмтэн докторууд, хоол хүнсний салбарын мэрэгжилтнүүд зөвлөж байна. Өнөөдөр хоолыг амтаар нь бус аль болох шим тижээлтэй эрүүл мэндийг тань дэмжиж зохицуулах урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй талаас нь сонгох цаг үе гэдгийг 2 үе шаттайгаар явагдсан артишок ногоон алт нэртэй сургалтад зохион байгуулсан артишок Монгол төслийн багийнхан онцолж байна. Ялангуяа Монгол хөрсөнд тарж ургуулсан артишокоор хэрхэн яаж Монгол хүний онцлог тохирсон шим дижээлтэй хичнээн төрлийн хоол хүнс хийж хэрэглэж болох уу гэдгийг таниулсан нэг ёсны энэ салбарын мэрэгжилтнүүдийн хувьд технологи дамжуулах сургалт болсон юм. Сургалтанд артишокоор агуулсан олон салбарын эрдэмтэн, доктор, төрийн бус байгууллагын төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгчид, шинжлэх ухааны технологийн их сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэрэгжлийн төгсөх дамжааны оюутнууд оролцлоо. Өнөөдрийн бас нэг чухал үйл явдал маань бидний хамгийн сайн мэдэх артишокийг зөвхөн энэ эмээр мэддэг байсан. Энэ эмээ маань одоо 100 жилийн хой болж байгаа юм. Яагаад гэвэл энэ эм 100 жил одоо наслахтай хүнд одоо ерөөсөө үргэлж цай сайхныг бэлгэж явсан хамгийн аюулгүй. Тэгээд эмийн одоо эмчийн жоргуу болгох ийм эрүүл юм байдаг гэдээ одоо үздэг. Хофитол маань үндсэндээ зөвхөн эмээр нь бид хэрэглэх биш, эсрэгээр нь хоол хүнсэнд эргэн хэрэглэх энэ технологиг бид нар өнөөдөр хоол хүнсний хүнсчдэд дамжуулж өгч байгаамаа. Юуны юм бас энэ одоо хамгийн одоо анхны одоо анхдагч нь бол бид нар өнгөрсөн цуврал нэвтрүүлгээр манай хөдөөж их сургуулийнхаа маань нутагшуулсан патент гаргаж. За түүнчлэн манай эрүүл мэндийн сургуулийнхаа маань эмүүдийнхаа цувралуудыг гаргажсан. Тэгвэл өнөөдөр манай шинжлэх ухааны техникийн сургуулийн эрдэмтдүүд маань энэ эм нь одоо хоол хүнс болоход гэдэг шинжлэх ухааны нээлтүүдийг олж одоо патентуудыг хийсэн байна. Яагаад энэ хүнсэнд их хэрэглэх болсон юм бэ, тийм ээ? Яагаад энэ ач холбогдлыг ингэж мэдэх болсон юм бэ гэхээр ер нь артишок бол одоо хүний дархлааг сайжруулдаг, тийм ээ? Цус цэвэрлэг үйлчилгээтэй, ялангуяа энэ хордлогын шин чанартай одоо үйлдэлийг зогсоох юм үйлчилгээтэй. Гол нь бол энэ юм биш юм, тийм ээ? Ургамлын гаралтай, экологийн юм бүтээгдэхүүн учраас энийг бол их өргөн хүрээнд хэрэгжилж исэн. За дэлхийн нийтээр бол ингэж өргөн хүрээтэй хэрэгжилж эхлээд одоо тэр байтугай дэлхийн хэмжээнд одоо францчууд их чинь артишокын фестивал хүртэл энэ төр гээд хийгээд явж байна. Монголд бол энэ бол сүүлийн хэдэн жил нэлээд идэвхтэй явж байна. Ялангуяа энэ хүнс судалдаг эрдэмтэд, за энэ хөдөө аж ахуйн одоо эрдэмтэд энэ төрийн дээр гар бие оролцож ажиллаж байна. Дараа өдөртөөс нэ. Хамгийн үзүүрийн бөгөө тэр хамгийн угны хэсэг л хамгийн гол зүйл хийсэн. Биш түрүүн биш энэ салат хийсэн тэр зүрхөвч юутай хайцсан улаан мальтай хайцсан бүгдээс нь идсэн тийм. Энэ бол энэ одоо яхарахгүй одоо ш нэг соёлтой ертөнц одоо газар дундын тэнгис ургадаг юм болохоор энэ чинь ш Итали, Франц ирчүүд жирид хамгийн мундаг галтгоотоор ш. Ингээд үзэхээр эндээс ч нэрэ юутай зогцож яах вэ? Дандаа тэндээс гаралтай бүтээгдэхүүнтэй зогцоод байгаа байхгүй. Энэ маслын ингээд чидүүн ш. Чидүүнтэй зогсож байна. Тэнд байдаг нөгөө одоо юу гэдэг нь зөөх яваа ш. Чинь майонез тийм. Энтэй зогцох гэдэг ш. Энэ бол ерөөс ингээд Монгол амтанд нь орчих юм бол монголчууд салахгүй гэдэг юм биш. Бид бол зургийг харж ийсэн болохоос энийг энэний тухай уншчил байсан болохоос монголоор бүр чөргөсгөн гэж нэрлэдэг нь хүртэл мэдчихсэн байхгүй бид нь бол. Яг өнөөдрийн энэ арга хэмжээнд бид яаж яах вэ? Яг нэг амьдаар гэдэг шиг. Энэ дээр ч одоо их сонин юм харагдаад байгаа юм л да надад энэ бол. Одоо манай хөдөө аж ахуйн одоо Монгол хөрс шараанд Өнгөрийн хөрс шараанд яаж яах вэ? Эний чинь нутагшуулаад ургуулад хаа тэр газар дундын тэнгис хаан тэр Латин Америкт гаралтай сүүлийн үед Америкийн тэр зэржээс хэмээг Монгол авчираад өгүүлж шít. Энд чинь их газрын рестисоор амьсгалтай юм газар халуун $1 оргондыг авчираад харин гэдэг чинь шүү дээ. Энэ зүгээр мундаг бахархад одоо энэ даваа доктор түүний багийнхан дүү байж та үнэхээр одоо зүгээр урданд би сонсчтой байсан болохоос
ийм их агуу ус бүтээж байгааг бол мэдэхгүй явсан л да. Одоо энэ артишокны маань өөрийнх нь энэ навчнууд байгаа тийм ээ. Энийг бол ерөнхийд нь бас идэнэ. Идэхдээ хүмүүс одоо түрүүн хэллээс нэг гахаад их гоё юм болж ялаа гэд анх мэдэхгүйгээр. Ер нь бол яг артишокыг өөрийг нь болохоор нэг 30-аас 45 минут шанаад ингээ зөөлрснийхэн дараа одоо энэ навчийг өөрийн одоо энэ навчны одоо яг энэ уг хэсэгт нь л одоо хамгийн ам чимтэй гол хэсэг идэх юу хэсэг нь байдаг. Энэ толгой хэсгийг бол ерөөс идэх шаардлагагүй үзэр хэсгийг. Тэгээд яг ингээд энэ янз бүрийн одоо байдлаар одоо хайлуулсан маслч байдаг юм уу, энэ майонезтэй ч юм, цэцгийтэй ч юм уу, янз бүрээр идэж болно, лимон тусаагаад ч юм уу. Энэ маань өөрөө болохоор нэг самрын чүмэг байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү маягийн. Тэгээд хамгийн гол хэсэг энэ яг хуу навчнуудыг бол ингэж идэж байгаа юм тий. Хамгийн гол гоё хэсэг нь өөрөө юу гэхээр артишокны маань зүрхвч гэж байгаа ингээд дарцсан байдлаар энэ байж байна. Яг энэ навчнуудыг аваад дуусгаар ерөөсө хамгийн энэ гол хэсэгт үлдсэн хэсэг ба тэр бол ерөөсө яг тийм самар шиг хамгийн зөөлх юм хэсэг. Корпорац зочдуудынхан одоо галтаагаар орж ирж шүү дээ. Энд чи одоо шүү дээ нэг ийм мундаг үгүй л дээ зөвөр одоо та нарт одоо юм яриад явах нэг ягаад эрдмийн хэт цахил хөгжлийн гал бадарна гэдэг шиг монголчуудын хүн соолны шинэ хэрэглээнд хэт цагшиж тийм бол мундаг хэт. Энэ бол ухаандаа Монголын хүнс хөдөөжин үйлдвэрлэлийн хөгжил гаалгаж бадарсан гэдэгтэй адилхан байхгүй юу? Энэ утгаараа зөвөр одоо мэрэгжлийн хүний хувьд гэдэг юм уу? Энэ одоо өөрөө одоо зөвөр үхээс устыг яасан гэдэг шиг ерөөсөө иддэг, уншдаг, хардаг тэрэл бүх юмыг сонирхож өдөө олон жил явсан энэ үед одоо энэ манай энэ авиастик эрдэмтэд, авиастик үйлдвэрлэгчид за тэгээд энийг өнөөдөр өөр дээд зэргийн бахархалтай юм бол юу гэхээр нөгөө технологи дамжуулж шүү дээ өнөөдөр. Дамжуулж байгаа байхгүй юу? Одоо ийм сайхан ирээдүйтэй хүмүүс шүү дээ. Би одоо та нарыг сурч ирсэн бол бараг нулимс гаргаж болох гэж байгаа байхгүй юу? Ягаад бол ийм сайхан юмыг та нарт өнөөдөр энэ эрдэмтэд тэмээс манай үйлдвэрлэгчид, манай энэ төрийн бус байгууллагын за дээрээс нь манай энэ хэвлэл мэдээллийнхэн тийм ээ артишок Монгол тэгэл тэгээ ийм юм хүлээж авах гэдэг бол бахархал. Бидний гол үүрэг оройл бол манай сургууль дээр ирж бид нар энэ ногоогоор хүнсний хэрэгслэр ямар ач холбогдолтой юм бэ? Түүнээс гарсан үр дагаврыг яаж хүмүүст илэрхийлэх вэ гэдэг аж ахуй болон технологийн нууцын задлах нь болов гэж бодлоо. Тэгээд энэхүү ногоогоор хийсэн бид нэр пицца, салат зөндөө олон төрлийн ногоог нь өөрийнх нь янтаар нь хүртэл амсч үзлээ. Тэгээд бид нар зөндөө олон төрлийн пицца хийж үзсэн боловч артишокоор хийсэн пицца нь бол өөрийн гэсэн өрнөц амттай зөөлөн тэгээд өөрийн гэсэн өнгө аястай байсан. Тэгээд энэ ногоог хүнсэн дээр хэлснээр Монгол улсын хүн амын эрүүл чиглэлтэй одоо өсвөр үеийн манай дүү бид нар хүртэл ач холбогдолтой. Миний бодлоор артишок хургамал маань одоо хүний эрүүл мэндэд маш хэрэгтэй. Тэгээ манай одоо Улаанбаатар хот нь ямар нэлээ маш их утаатай. Тэгэхээр артишокыг эзнэр бид нар дотроосоо эрүүлжүүлэх одоо манай монголчууд маань буруу хоолсноос олж их өвдөж байгаа. Тэгэхээр артишокоор эмчилгээний хоол хийж болох юм байна гэсэн санал бодож байна надад. Тийм учраас артишок бол дэлхийд эртнээс танил ургамал байсан боловч монголчуудад танилцуулсан нь бол тун саяхнаас артишокийн тэр боргоцоогоор нь бол одоо дарсан тийм одоо нөгөө нөөшөлсөн бүтээгдэхүүнүүд бол дэлхийн нийтээр зарагдж идэг. Ер нь бол навчуулын ишээр нь тэр дундаа навчнаас нь бол дандаа эмийн бүтээгдэхүүн гаргаж авчдаг. За Оросд бол одоо ийм шингэн артишокийн төрлийн эмнүүд бол зөндөө байж байна. Гэтэл Итали, Франц руу бол дандаа ийм болгоцсон эсвэл биологийн нэмэлт байдлаар үйлдвэрлэсэн ийм эмийн бүтээгдэхүүнүүд бол зөндөө байж байна. Тэгээ Монголын өрсөн тарьсан энэ артишок нь Монголдо одоо монгол хүмүүст болон одоо Монгол тарьсан артишок нь ямар шин чанартай вэ гэдгийг судлах зорилгоос. Тэгээ нэгэнт хэвлийн одоо их усүрээс энэ илгэний шин чанар бөөрийн одоо чихрийн шижингийн ач холбогдолтой гэж байгаа учраас эхлээд илэг хамгаалах шин чанарын туулан дээр судалгаа хийж үзсэн. Бөөрийн шин чанарыг бас туулан дээр судалгаа хийж үзсэн. За тэгээ энэ жижиг одоо судалгаанууд дээр дөрвөлөд цаашдаа одоо артишокоор им хийх одоо шинэ Монгол хопитол хийх юм зорилго тавиад манай эрдэмтэд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ одоо туулан дээр хийсэн судалгаанаас ингээ харахад дөрөөсөө артишок бол Монголд нутагшуулсан энэ артишок илэг хамгаалах одоо хүчтэй үйлчилгээтэй байна гэдэг нь тэр туулан дээр хийсэн судалгаанаас бол харагдаж байсан.
Үзэгч та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсвэл Монголын үндэсний олон нийтийн телевизийн олон нийттэй харилцах албаны 32 83 34 дугаарын утсанд хандах буюу биеэр ирж уулзаарай. Мөн доорх цахим хаягт бас зочилж санал хүсэлтээ үлдээж болно.